тэнцвэр ба хүчний эргүүлэх үйлчлэлтэй холбоотой хичээл маань үргэлжилж байна. Ингээд бүгдээрээ тэнцвэрийн 2 дугаар нөхцөлийн тухай авч хэлцгээе. Шилжилтийн тэнцвэр хангагдсан ч эргэлтийн тэнцвэргүй байж болно гэсэн байна. Тэгвэл нэг юм хоёр төрлийн тэнцвэр байдаг байна. Шилжилтийн тэнцвэр, нөгөөх нь эргэлтийн тэнцвэргүй байж болно. Шилжилтийн тэнцвэрийг өмнөх хичээлээр бүгдээрээ ярьсан. Юу вэ гэвэл альва бие дээр үйлчилж байгаа хэдэн ширхэг хүч үйлчилж байна. Тэгэхээр бүх хүчнүүдийн нийлбэр нь тэгтээ тэнцвэр байж иж шилжилт энэ тэнцвэрийг бий болгож байгаа. Нэг бол 50 байна, нэг бол тогтмол хурдтай хөдөлнө гэсэн үг. Эргэлтийн тэнцвэргүй байж болно. Энийг бүгдээрээ ойлгоё. Эргэлтийн тэнцвэр гэдэг нь ямар учиртай юм бэ гэвэл одоо энэ нэг юм доотлын саваан дээр үйлчилж байгаа эсрэг чиглэлтэй ижил хэмжээтэй хоёр хүч байна. Энэ дээр шилжилтийн тэнцвэрийг бичих юм бол x тэнцвэрийн дагуух бүх хүчнүүдийн нийлбэр тэг байна. Ингээд авчи. Тэг байна уу харъя. Нэг F байна. Хасах F байна. Нөгөө тийшээ тэг байна яг үнэндээ. Гэхдээ бид бүхэн мэдж байгаа машины үрүүлийг нэгийг нээш нь мушихад нөгөөтг нээш нь мушихад эргэжийдэг. Энэ саваа маань өөрөө эргэх нь гэсэн үг. Ямар нэгэн байдлаар ингээд эргэнэ гэсэн санааг илэрхийлнэ хос хүчний үйлчлэлээр. Тэгвэл эргээд байна гэдэг чинь эргэлтийн тэнцвэр байхгүй байна гэсэн үг. Эргэлтийн тэнцвэр байх нөхцөл нь эргүүлэхгүй байх нөхцөл нь юу вэ гэвэл нийт момент буюу хүчний нийлбэр момент нь тэгтээ тэнцвэр байх ёстой гэсэн ийм л санаа. Тэгвэл энийг арай нэг ийм мэргэжлийн үг хэллэгээр энэ дор бичсэн байна. Би эргэхгүй тулд дурын цэгтэй харьцангуй бид үйлчлэх хүчний моментуудын нийлбэр нь тухайлбал энд нэг юм дурын цэг хүч бүгдээрээ тэг байх ёстой гэж хэлсэн байна. За ингээд торк байдлаар бичсэн байна. Бүх моментуудын нийлбэр тэг байх ёстой юм байна. Энэ тооны хүч торк үүсгэх юм бол буюу хүчний моментыг бий болгох юм бол тэр n тооны торкуудыг хүчний моментын хооронд нэмээд тэгтээ тэнцвүүлэх энэ л асуудлыг бүгдээрээ хэлж байгаа юм байна гэсэн үг. За тэгвэл доор хоёр нөхцөлийг авч хэлцгээе. Хэрвээ одоо дүнгийн хүч нь за энэ F гэдгээр бүгдээрээ дүнгийн хүчийг илэрхийлж байгаа шүү. Нийлбэр хүч гэсэн үг. Дүнгийн хүч нь буюу нийлбэр хүч нь тэг байгаад нийлбэр торк момент нь тэг биш байвал шилжилтийн тэнцвэр тогтсон боловч эргэлтийн тэнцвэр бол тогтоогүй. Харин тухайн бие маань хурдсахгүй харин эргэлт бий болно гэсэн санааг илэрхийлнэ. Доод талд нь дүнгийн хүч нь бүх хүчнүүдийн нийлбэр нь тэг биш байгаад байна. Тэгсэн мөртлөө бүх моментуудын нийлбэр нь тэг байх юм бол эргэлтийн тэнцвэр тогтсон боловч одоо энэ маань жигд хурдсаа шилжилтийн тэнцвэр тогтоогүй байх нэ гэсэн санааг энд илэрхийлэх нь байна. Энэ жишээ бүгдээрээ хийж үзье. Жишээ 5. Нэг үзэрийг нь ханд нугасаар хувцсан. Энэ нугас байна. Нэг эргэлтийн тэгдэг гэдээ авчи. Хөнгөн савааны голоос ачаа зүүж нөгөө үзүүрийг хамтаа татлахаар болчихжээ. Хэрэг систем тэнцвэрт байгаа бол за энэ их чухал өгүүлбэр байна. Тэнцвэрт гэдэг чухал үг шүү. Утасны татах хүчийг болох нь байна. Бет нь А-цэгт ханны зүгээс үйлчлэх реакцийн хүчийг бүгдээрээ олох нь байна гэсэн асуулт байна. За ямар хүч үйлчилж байгаа вэ? Тухайн саваанд. Тухайн савааг бүгдээрээ зурчих. Нэг ийм саваа байна. Ингээд доошоо ийм нэг хүч үйлчилж байна. Хөнгөн саваа гэсэн учраас өөрийнх нь жинг тооцохгүй бүгдээрээ. Энэ бол энэ үүсгэж байгаа хүч нь энд зүүцсэн байгаа ачааны хөндийн хүч шүү. За ингээд энэ Т байна. Энд бол реакцийн хүчний босоо байгуулагч, твтэй байгуулагч нэгээр нь зурчих. Энийг R XG, энийг R Y гэж бүгдээрээ. Харин энийг задлах шаардлагатай бүгдээрээ харж болно. 120 ньютон юм байна. Энийг задлчээ байгуулагчтай. Ингээд нэг задлчээ, ингээд нэг задлчээ. Тэгвэл байна штэ тийм ээ. Энд 37 градус байгаа. Энэ T sin 37 градус болно. Энэ болохоор T cos 37 градус болно. RXR. Утасны татах хүчийг олохын тулд бүгдээрээ ингээд олчдөг. Хамгийн их мэдэгдэхгүй байгаа хүчин дээр наваачаад эргэлтийн тэнхлэгийг зоогоод өгнө. Энэ тэр нугаас эргэлтийн тэнхлэх дээр байсан юм байна. Хамгийн ихт RXR-ыг хоёр мэдэгдэхгүй байна. Тэр одоо цэгийг эргэлтийн цэг гэдээ авч үзээд энүүгээр энэ эргэлтийн тэнхлэхийн дагуу бүгдээрээ момент авна гэсэн үг. Энэний дагуу авсан нийлбэр момент нь өөрөө O тэнхлэхийн дагуу авсан нийлбэр момент нь тэгтээ тэнцэж явах ёстой. Ингээд цагийн зүүнний эсрэг эргүүлж явах юм бол эерэг тэмдэгтэй гэдэг энэ дүрмийн анхнаасаа тохирч. Одоо бүгдээрээ энд бичиж явчих. Эхний тэгштгэл юу байх вэ? За ОЦ-гээс гараа явж ил хамгийн түрүүнд таарлагдсан хүч маань 120 ньютон W2 үржих нь О-гоос энэ хүч хүртэлх зайн савааны тал гэсэн үг. Савааг бүгдээр L урттай гэж үзчихье. Тэгвэл L их байх нь 2 ойл. Энэ бол нэмэгт
тэмдэгтэй байх уу гэдг нь үгүй, хасах тэмдэгтэй байна. Яагаад вэ гэхээр тухайн 120 ньютон маань дангаараа үйлчилж илаа гэж бодоход энэ савааг цагийн зүүнний дагуу эргүүлэх гэж оролдож байгаа учраас хасах тэмдэгтэйгээр ингэ бичиж юм дээр. Нөгөөх нь нэмэх тэмдэгтэй байх нь ойлгомжтой. T cos 37 бол түлхэх үйлчлэл үзүүлж байгаа учраас ямар нэгэн байдлаар момент үүсэхгүй. Харин T sinus 37 маань түүнийг цагийн зүүнний эсрэг эргүүлж байна. Савааг T sinus 37 үржих нь ОЦ-гээс одоо авах. ОЦ-гээс энэ одоо хүч үйлчилж байгаа хүртэлх зай маань L урттай, савааны урттай тэнцэн тэнцүү тэг. Яагаад тэг? Тэнцвэрт байгаа учраас. WL хуваах нь 2. T sinus 37, sinus 37 бол 0.6. 0.6 TL болоод L-үүд нь ингээд хурагдчихна байна. Ингээд бүгдээрээ T болоо T гэдэг нь 1.2 W2 дээр гарч ирнэ. T W2 120 ньютон 1.2 1212 тугаана гэсэн. Ингээд 100 гарна. За 100 ньютон байж энэ байна. А-цагт ханны зүгээс үйлчлэх реакцийн хүчнүүдийг яаж олох вэ гэхээр шилжилтийн тэнцвэрийн нөхцлүүдийг бүгдээр X болон Y тэнхлэгүүд дээр бичиж, X тэнхлэг дээрх бүх хүчнүүдийн нийлбэр нь тэгтэй тэнцвэр байх учиртай. За X тэнхлэг гэхээр ер нь бол энэ хэвтэй тэнхлэгийг авч үзэж байгаа. Баруун гар тийшээгээ чиглэсэн RX байна. Тэр нэмэх зүүн гар тийшээгээ T cos 37 байна. T cos 37 өөр ямар нэгэн хэвтэй тэнхлэгийн хүч байхгүй учраас эдгээрийг тэгтэй тэнцвүүлнэ. Ягаад гэхээр тэнцвэрт байгаа учраас. Харин Y босоо тэнхлэгтэр явах. Босоо дээрх хүчнүүдийнх нь нийлбэр тэг байх ёстой. Тэр нь T sin 37 хасах нь 120 тэр нь W2 дээшээ RY байна. Нэмэх нь RY тэнцүү тэг бас ягаад Y тэнхлэгтэр хөдөлгөөнгүй байгаа учраас. Ингээд RX-ийг бүгдээр олж урж байна. RX гэдэг бол T cos 37 юм байна. За T-г олсон. Cos 37 0.8. Ингээд 80 ньютон. Гарлаа. R-ийг бол T sin 37. Sin 37 чинь 0.6. Тэрийг одоо 100-аар хөгжүүлэх юм бол энэ 60 гарах нь байна. Хасах нь 120. Ингээд хасах R гэдэг бол энэ дээрээс 60 ньютон гарах нэ. Ингээд олчиж болно. За хүчний эргүүлэх үйлчлэл буюу моментыг бүгдээрээ арай нэг өөр өнцгөөс харъя. Тэр нь ямар перспектив буюу өнцөг вэ гэвэл бид нар ингэж бичсэн шүү дээ. Момент гэдэг нь бол R-ыг үржих нь F sinus өнцөг гэж бичсэн. Энэ тохиолдолд 37 градуслаа л да. Энэ бол R-ыг үржих нь R гэдгийн оронд бид D гэж бичсэн байна. D үржих нь F үржих нь sin 37 градус. За энэ F бол энэ F, энэ D гэдэг нь харин юу шүү? Бүгдээр ингэ бичснээр R шүү. Хүчний мөр синус 37. F синус 37 гэдгийг харах юм бол энэ F хүчний синусын байгуулагч одоо өнцгийн эсрэг талын байгуулагчаа гэж бодож болно. Гэхдээ энийг ингээд арай өөрөөр биччихье. Юу гэвэл синусыг нь урагшин гаргаад D синус 37-г үржих нь F гэж биччихье. Тэгвэл эн чинь өөр нэг харах өнцөг байхгүй юу? Энэ хэсэг нь. Энэ хэсэг. D синус 37-гаар үржүүлэх гэж юу гэсэн үг юм бэ? D синус 37-гаар үржүүлнэ гэдэг нь D-гийн синусын байгуулагч нэг байгуулагчийг хэлээд байгаа юм. Тэр байгуулагч нь ямар байгуулагч байх вэ гэвэл F хүчний оршиж байгаа шулуунд перпендикуляр байгаа тэр байгуулагчийг хэлээд байгаа. Энэ байгуулагчийг хэлж байгаа гэсэн. Энэ F хүчний оршиж байгаа шулуун чинь энэ шүү дээ. Энэ шулуунд перпендикуляр байгуулагч гэхээр энийг хэлээд байгаа. Тэр нь D синус 37 болдог байх. Энэ хоёрын хооронд 90 градус үүсэж явах учиртай. Тэрийг л хэлээд байгаа. Тэгвэл бүгдээрээ моментыг хоёр өнцгөөс харж болох нь байна. F-ийн D-д тийм ээ F хүчний D хүчний мөрт перпендикуляр байгуулагч гэж харж болох нь эсвэл D хүчний мөрний одоо F хүчний оршиж байгаа шулуунд перпендикуляр байгаа байгуулагч гэж бас харж болох нэ. Ийм хоёр өнцөг чухал шүү. Бүгдээрээ жишээ 6 хий. О-цэгт эргэлтийн тэнхлэгтэй. За энд эргэлтийн тэнхлэгтэй юм байна. L хэлбэртэй бид F1 ба 2 хүч үйлчилнэ. F1 10 ньютон бөгөөд шот тус бүрийн нэг талын урт ижил 1 м бол биеийг тэнцвэрт байлгах F2 хүчний хэмжээг олооч. Биеийг тэнцвэрт байлгана гэдэг нь эргэлтийн тэнцвэрт байлгах F2 хүчний хэмжээг бүгдээр олъё. Энэ шулуунуудыг ингээд татчихъя. Энэ F хүчнүүд оршиж байгаа. За энийг ингээд параллелээр татсан гэж ойлгочих бүгдээр. O бол энд байна. O-гоос F2 хүч хүртэлх перпендикуляр
тэр зайн энэ байна. O-гоос F1 хүч хүртэлх перпендикуляр тэр зайн бас энэ байна. Эдгээрийг битгий мартаарай. Энэ 1 метр, энэ 1, 2, 3 метр гэсэн үг. Ингээд нийлбэр моментыг бүгдээрээ олъё. Нийлбэр момент ямар цэгээр авсан? O цэгээр авсан тэнцвүүдийг байх ёстой. Яагаад гэвэл эргэлтийн тэнцвэрт байх ёстой. Цагийн зүүнний эсрэг бол эерэг тэмдэг тавья гэд бичиж энэ дээр бүгдээрээ. F1 хүч хаашаа эргүүлэх гэж оролдох бай дангаараа үлчиж ирсэн бол O тэнхлэхийн дагуу. Мэдээж цагийн зүүнний дагуу. Цагийн зүүнний дагуу юм чинь хасах F1-ийг үржих нь перпендикуляр зай маань энэ байна. 3 метр. Нөгөөх нь нэмэх байна. Тэнцвүүлэх ёстой. F2-ыг үржих нь эндээс хүртэлх энэ перпендикуляр зай 1 метр байна. Ингээд тэгтээ тэнцэж явах ёстой эргэлтийн тэнцвэр учраас. 3F1 нь F2-тай тэнцэх нь байна. Ингээд F2 гэдэг гэн 3-ыг үржих нь 10 буюу 30 ньютон болох нэ. Түрүүний хэлсэн харах үнцгийг энэ доор одоо тодорхойлоод бичсэн байна. Хүчний моментыг юу гэж харж болох вэ гэвэл перпендикуляр хүчийг үржих нь хүчний мөр эсвэл хүчийг үржих нь перпендикуляр зай гэж бүгдээрээ харж болох нь байна. За жишээ 7-г хий бүгдээрээ. O цэгт эргэлтийн төвийг тойрон эргэх бид үйлчлэх хүчний нийлбэр моментыг олоо гэсэн байна. Энэ хүчний нийлбэр моментыг бүгдээрээ хийдвэ гэж олох нь гэсэн үг. Тэгэхээр энийг хоёр задлж тэр нь хамаагүй шулуун болно. Ингээд нэг хоёр байгуулагчтанд задлж энэ нь F cos 37 шууд бичээ 100 үржих нь 0.8 буюу энэ бол 80 ньютон гарах нь байна. Энэ F sin 37 100 үржих нь 0.6 энэ дээрээс 60 ньютон байх нь. Энэ голын хүч одоо хоёр задарсан учраас байхгүй болсон шүү. Тэгвэл O-гоос эдгээрийн оршиж байгаа шулуунууд хүртэлх перпендикуляр зайнуудыг болъё. Энэ нэг шулуун байна. Энэний оршиж байгаа шулуун нь энэ хүртэл гэсэн үг. Энэ O-г бас ингэж татчихъя. Тэрэ. O-гоос F cos 37 буюу 80 ньютон хүртэлх тэр одоо перпендикуляр зай энэ зай гэсэн үг. Залуусаа. Энэ зай шүү. Тэр нь 80 метр. Окей. Харин O-гоос 60 ньютон хүртэлх энэ шулуун зай нь энэ зай шүү. Үндсэндээ энэ зай шүү. Тэгэхээр эндээс энэ хүртэл 60 метр байгаа бүгдээрээ харж байгаа. Ингээд бүгдээрээ нийлбэр моментыг нь олъё. Момент 1 чи тэрийг F cos 37 дээр бүгдээрээ бичье. F cos 37 үржих нь O-гоос тэр хүртэлх одоо перпендикуляр зай нь 80 метр. M2-ыг бичье яг үнтэй адилхан F sin 37 үржих нь 60 метр шүү. Тэгэхдээ тухайн хүчнүүд маань хаашаа эргүүлэх гэж оролдож байгаа вэ гэдгийг бүгдээрээ харъя. Зөвхөн F cos 37 байсан бол O цагийн дагуу энэ хавтанг цагийн зүүнний дагуу эргүүлэх гэж оролдох болно. Тэгэхээр хасах гэсэн үг. Энд би нэг хасах тэмдэг тавьж өгөх байж. Энэ хасах тэмдэг ягаад тэгэхээр цагийн зүүнний дагуу учраас энэ бол цагийн зүүнний эсрэг эргүүлэх гэж оролдоно. Нэг цаас аваад туршаад үзээрэй бүгдээрээ. Ингээд нийлбэр моментыг O тэнхлэгтэй харьцангуй олъё. Тэр нь хасах F cos 37 маань 80 гарсан 80-ыг үржих нь 80. Нэмэх нь 60-ыг үржих нь 60 байх нь. Хасах 2800 ньютон метр гарна. Энэ хасах тэмдэг юуг илэрхийлэх вэ? Энэ хасах тэмдэг нэг юм хэлээд байна. Тухайн хавтан маань хаашаа ирэхийг л хэлээд байгаа юм. Хасах гарч ийна гэдэг чинь цагийн зүүнний дагуу гэсэн үг. Тэгэхээр энэ эцсийн эцэст энэ хавтан маань өөрөө цагийн зүүнний дагуу эргэж тарах нэ. Жишээ 8-ыг бодъё. 500 ньютон хүнд дүүжин өргөгчин дээр 600 ньютон жинтэй будагчин зогсноо. За өргөгч маань өөр ингэсэн жинтэй байна. Голоос үйлчлэн гэсэн үг. Энэ бол ингээд 500 ньютон 600 ньютон жинтэй будагчин зогсож байгаа юм байна. Тэр нь энэ зогсож байна. Энэ нь 600 ньютон байх нь. Будагчин зурагт үзүүлсэн байрлал зогсож байхад өргөгчийн зүүсэн хоёр олсны татвар хүчнүүдийг олоо гэсэн байна. Энэ дээшээ утасны T2 хүчээр үйлчлэнэ. Энэ дээшээ утасны татах T1 хүчээр үйлчлэнэ. Ингээд нэг ийм систем болчихлоо бүгдээрээ. Тэгвэл энэ систем дээр мэдэгдэхгүй гайлны хүчин дээр нь эргэлтийн тэнхлэг авчид зоочих. Тухайлбал энэ T2 дээр O тэнхлэг авчид зоогоод O-той харьцангуй бүгдээрээ хүчний моментуудыг нь олно гэсэн үг. За O-той харьцангуй хүчний моментуудын нийлбэр нь тэг байх ёстой. Яагаад тэгэхээр тэнцвэрт байгаа учраас T2 хүч бол ямар нэгэн байдлаар эргүүлэх үйлчлэлийг бий болгохгүй зөвхөн татах үйлчлэлийг бий болгож байгаа O тэнхлэг дээр O-гоос гараад явж итл хамгийн анхны хүч нь 500 ньютон байна. 500 үржих нь O-гоос энэ хоёрын хооронд
4-ийн тал буюу 2 м гэсэн үг. За энэ 500 хаашаага эргүүлэх гэж оролдох вэ гэвэл оцогтой харьцангуй цагийн зүүнний дагуу учраас хасах. Дараа нь хасах нь дахиад энд нэг 600 байна. Яг адилхан логикоор 600 үржих нь оогоос энэ хүртэх цай. Гэхдээ эндээс хүртэх цай 1 м бол энэ хоёрын хооронд ч гэсэн 1 м гэсэн үг. Энэ хоёрын хооронд 2 м байсан. Энэ хоёрын хооронд 2 дээр нэг нэмээ 3 м үржүүлэх нь байна бүгдээрээ. Түүний дараа нэмэх нь хамгийн сүүлд энд нэг хүч байгааг бүгдээрээ мартахгүй байх хэрэгтэй. Тэр нь цагийн зүүнний эсрэг эргүүлэх гэж оролдох болно. Тийм учраас Т1-ийг үржих нь оогоос энэ хүртэх нийт цай 4 м юм байна. Ингээд тэгтээ тэнцвэрчнэ. Ингээ харъя бүгдээрээ. 4 Т1 тэнцүү 1800 нэмэх нь 1000 буюу 2800 гэх юм. Т1 тэнцүү 2800 хуваах нь 4. Ингээд 700 ньютон байх нэ. Нөгөөхийг нь Т1-ийг одоо жишээ нь Т2-ыг яг адилхан энд нэг юм О штрих ч юм уу нэг юм тэнхлэг зоогод олж болно. Гэхдээ энэ удаад бүгдээрээ шилжилтийн тэнцвэрийн нөхцөлийг босоо тэнхлэгтээр бичиж байгаа болчих. Босоо тэнхлэг буюу Y тэнхлэг дээрх бүх хүчнүүдийн нээлбэр тэгтээ тэнцүү байх учиртай гэж байгаа л болчих. Дээшээ Т2, Т1 доошоо 500 мөн 600 байгаад байна. Тэгэхээр нь тэгтээ тэнцэх учиртай. Ингээд энэ дээрээс бодох юм бол Т1-ийг олцсон шүү дээ. Т2 гэдэг бол хасах 700 нэмэх 1100. Т2 нь 400 ньютон болж гарах нэ.